найзуудтайгаа хамт уул руу явж гинэ. Бүртөө. Миний дөө. Хөөе. Миний дөө. Хөөе бүртөө юу болж байна? Хөөе яна. Хөөе миний дөө. Хүн байна туслаарай хүн байна уу? Хөөе бүртөө. Чи яач вэ? Ингэж байлаа миний дөө. Сэргээрээ миний дөө. Ингэж вэ? Яаж вэ? Отгоо. Цааш харин миний дөө. Би хамаагүй хөдлөрөө заяа. Чи надад. Цааш харин. Би хөдлөрөө. Чи надад заяа. Чи хамаагүй хөдлөж болохгүй шүү. Хэн бэ? Хэн ирв? Миний хүү. Амина ирээ юу? Бэнэгчээ. Амина юу? Отхон баяр байна уу? Би отгоо танд байхгүй байна. Яасан зүгээр үү? Үгүй энэ ч одоо эрэгтэй хүн байж. Үгүй тэгээд охин дүүгээ. Юу ч зодчих болж байгаа юм уу? Бүх зодуулсан юм уу? Хаана? Харин тийм ээ. Хараач дээ. Үгүй ийм муухай хүн адхаас ч тийхгүй болчихсон юм уу? Хаашаа бэ? Байна уу? Хэн бэ? Дүүргийн цагдаас авч байна. Яам бэ?Элзэг өгөх юм ярианд байна. Бага. Хаана? Хаана? Отоог цаг
завдаа баривчлаад аваад явчихжээ. Одоо яах вэ? Аавд хэлсэн чи тэр хоёр угаасаа л багаас ингэж зодтолдож үссэн. Угаасаа л ингэдэг гэд юусоо тоохгүй лээ. Юу гэсэн үг юм бэ? Аав одоо юу ярьж байгаа юм бэ? Бүрт үнэхээр амар болчихсон байсан. Тэр хоёр ямар хүүхэд өв? Багаасаа зодтолдож өссөн гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Гэтэйч. Заягч. Ийм болсон ч гэсэн хідүүлээ нэг гэр бүл ч дээ. Тийм биз дээ. Та надад бүртийн хайл эмнэлэгт очсныг хэлээд өгчөгдөх үү? Би бүртдээ очиж болцъё. Их чинь үнэхээр мэдэж амжаагүй. Монголчийн дундчилсан болохоор яарад бас наашаа дээшээ гараад ирсэн. Бүртийг хаашаа авч явсныг би мэдээгүй. Хоёлоо ингэж сухаар нь маргааш яах ихээ ярилцээд төхөө. Одоо үнэхээр тайван баймаар юм би. Отгоош оронд өнөөдөр хонох гатаад. Түүн үнэхээр ингэ тайван хамарч чадахгүй нэ. Та мэдээ төгжөлдөд үү? За минь. Хичиг уучлаарай. Их чинь маргааш ядж яхад нөгөө хуучин байшинг суллаад цэвэрлэж өгстэй. Одоо нэг жаахан ч гэсэн дуг хиймээр байна. Чи ч гэсэн гэртээ хараад нэг жаахан амраадах тэхүү. Тэгээ маргааш ярилцъя. Тэгвэл маргааш холбогдъё. За. Банара. Байна уу хана? Отон баяр бүртийг зодчихлоо. Яасан гинэ? Харин тийм ээ. Би маргааш очиод бүртийн би хэр байгааг очиж мэдхээс чи харин яралтай цаадахтайгаа ярих хэрэгтэй байна. Яриач тий ана. Танаа гэрийн чи өстө бүтэх юм алгаа. Аавчин тэр дүүчин тэр бэрч хүртэл юу гэнэ хүн тэнд хэвтэрт ортлоо зодуулсан байж хат чинь хар багасаа зодтдаг байсан гинэ. Нөгөөхөн тэгсэн чи би нөхрөө шоронгоос гаргаж авмаар байна гинэ. Юу сүг юм бэ ч одоо. За. Ямар завхарсан юм бэ? Харин ажлаа шууд дуусгаад яваад чи заяа. Тэр болтол чи нэг бүртийг айтайхан халамжлаад тойглоо байж байгаа чи. Тэхүү. Аавын тэр хуучин байшингийн янзлан нэмгэлнэ гэдээс юмнууд нь зүгээр орхичих. Аав өөрөө очиод уучраалг. Хайрыгаа дөнгөж их орондоо ирсэн байхад нь аав ээжтэй ч уулзуулахгүй ийм ачаан асуудалтай холбогдуулсанд уучлаарай. За. За чи яаралтай бүрттэй яриараа заяа. Арайчтэй. За. Гар хүрсэн л бол хэрэг улам хүндэрнэ. Нас биеийн төрсөн байж биеэж өрч чадахгүй. Хаашаа янз юм бит. Ээж. Та яах гэж ингэж хийдий? Одоо отгог тэр газраас гаргаж авах нь чухал байгаа зү. Үгүй энэ ах トゥ хүмүүс хоорондоо муудалцахаар яаж шийдэх юм болов өвгөө? Ах トゥ байсан ч хамаагүй. Отгоо нэг нь санаатаар хүн зодсон болохоор асуудалтай. Хэрвээ бүртийн гэмтлийн зэрэг хүнд гарах юм бол
гэмт хэрэг болж бүр ялж авч магадгүй. Гэмт хэрэгээ. Хөнгөн гэмтэлтэй гарвал гайгүй өнгөрөх болов. Бэрэгч хэлэхдээ бүр тодгоог яасан ч зүгээр өнгөрөхгүй гэсэн. Одоо тэгэхээр яах вэ? Хэлэх ч болдохгүй юм да. Өмнөдөө одоо яг юу болсныг ч одоо би мэдээгүй л сууж байна. Аава. Одоо хідүүлээ нийлж хагаад отгоо гаргаж авах нь чухал байна. Үлзий минь. Охины зөв. Юун төрөнд хүргэний хордон гаргаж авах хэрэгтэй байна. Тэр муухай газар бүр хонолчихлаа шүү дээ. Санаа зовоод буруу урчин унтчих чадсангүй. Харин тийм ээ. Таал хүүхдүүдээ сайн ятгаж буухгүй бол бүртийг очиод гомдлоод татаач гэж гуй л та бүгдээрээ. Арайч ахыгаа шоронд явуулчихгүй илүү дээ. Би очиод нэмэргүй. Аава. Бүрт одоо таны үгийг л сонсон штэ. Та бүрттэй очиод уулзаад гуйгаад өгөлтөө тэхүү. Гойч штэ аава. Ой би очлоо гэхэд гал дээр тос нэмсэндээ нийл юм болчихгүй л гэж санаа зовоод байна. Манай энэ отгооч гэж бүр нэг отгоо. Очиж бүрттэй зууралдаж байхдаа яах вэ? Энэ хүнд ингээд найдаж итгээд уулзахын хүлээгээ сууж байд. Ясцаа нэг бухын дотхыг харж үнийг торж өгнө гэдэгт болж ах шиг байна. Явъя. Явцгаая. Явъя, минь ох. Жоох ус учих цаад. Оо заяагч. Би нь яаж ийн? Таашаас. За. Би гаргаад ичи. Энэ. За, эм чи юу гэж байна? Харин жоохон цоорсон болохоос арай ховорчаагүй. Үний ус юм болгочдөг. Харин ч гайгүй гарлаа тийм ээ. Та яагаад ганцаараа явж байгаа? Монголчин байсан. Оо харин тэг чинь энэ айлт үлдээц. Эмнэлгэрөө авч ирээд явах гэдэг. Айгүй бол чамайг хараад цочих байх нэг хөгтөж. Гайхаад авах тий. Өө их чинь энэ юу? Жаахан тэнхрүүлэгшүүл авчирсан. Энийг нэг багаарч л тоо угаатахаарай. Би энд нь сайн заа юу? Монголчин айлт байгаа юм бол таашдгаар. За тий. Та санаа зовлдог. Эмчилгээгээ сайн хэлгэр юмнэ дөө. Тий. Хурдан тэнгэрч авахгүй болохгүй шүү. Тэгээгүй. Өгний хажууд нь баймаар л ах юм. Зүгээр энэ та санаа зовлдог. За. Байна хараа. Бисээ бүртийн өрөөнөөс гарч ирж байна.
Цаадах чи ер нь жоохон тааруухан л нэлээд хүндэл бэртсэн бололтой шүү. За. Тэгээд охин яасан юм? Охиныг имлэгээр авч яваад яах вэ гэж нэг таньдаг айлтай очиж үлдээчлээ. Тэгсэн чинь бүр санаа зовоод монголчин санаа зовоод та одоо хурдын яв гэдээ харна. Тэгээ гараад ирлээ. Намайг залхахаар уцсан ах байна. Аав ээж нь айгүй. Энэ асуудлаас олж хямраагүй өстэй. Өө ээж чи одоо юу яриад байгаа юм бэ? Аав л гэдэг юм. Чи бүртийн бие муу байна гэж та нар ч юу нэг ойлгож гэнэ үгүй юу? Сая хүртэл нааш ирж явах замд аав залгаад байсан юм. Тэгэхээр би за энэ одоо бүртэд ашгүй санаа зовж байгаа юм байлгүй дээ. Хамт орё гэж бодоод уцаа авсан чинь би отгон баярыг байж чадахгүй нэ. Хурдхан шиг байшаа авч үг гэдэг юм. Юу гэсэн юм бэ та нар ч одоо. Охин ийм болчиход чи ийм аав байж болох уу? Заяа. Ингэж битгий муухагаар ярил та. Аавын байгаа нь угаасаа л энэ штий. За би ийм ярьж байгаа үг ерөөсөө ярмааргүй. За тасаллаа шүү. Миний охин битгий уруу царайлаад бай. Учир нь олдчил таарна. Амина. Миний охин 50 бай. Тэр эцэг нь тоодгүй юм байгаа үз. Аав ээж хоёр нь байна шүү дээ. Болж л таарна шүү дээ. Ээж нь хоолунд хийчихлээ. Ерөөсөө эмнэлэг явъя. Аав нь ч гэсэн хамт явъя. Та хоёр яваад яах юм бэ? Би ганцаар явчихад ирээ. Хамт явсан дээр биш юм уу? Яах юм бэ? Эхлээд би өөрөө очиод уулзаад гаяа. Миний охин хоол цааваа юу? Амина. Ядаж энэ хоол цагийг аваа явчихал та. Ястай. Ийм чаав, ийм ч эцэг байх гэж. Ястай. Сайн байна уу? Өөрөө юм лээ. Сайн байна уу? Энэ бүртийг хөвтөж байгаа өрөө мөн үү? Тийм байна. Би бэрэх чинь байгаамаа. Бүртийг ирэхээр ирсэн. За. Би ороод хилээдгий. Энийг. За. Танаа бэрэгч гээд нэг хүн ирсэн байна, уулзах юм уу? Уулзахгүй. За ойлголоо. За. Яна манай захирлыг одоо эмээ уц ундж байна. Танагшаа. Бүрт. За би чинь яаж байна? Гайгүй. Ясан цаарсан болохоос биш уураагүй. За би сайн бодож сайн эмчлүүлээрэ. За. Надад жаахан зохицуулах хэдэн ажил байгаа болохоор би эргэж очиж арай л амжихгүй шиг байна. Чамаа хин цоцсныг чи хэлж болох уу? Тэгшээ энэ миний хаяа асуудал болохоор би тэнд хэлмээргүй байна. Арай пүрүү манай эхнэр хоёрын хийж байгаа хэрэг биш үү? Гүг. Гэхдээ хин чамаа цоцсон юм бэ? Зүгээр л надад хэлчих л дээ. Би ятраатаа болохоор одоо амрах хэрэгтэй. За ойлголоо. Эмнэлгийн захиралтай ярьчихсан болохоор чамд сайн анхаарал тавих байх.
Би энийг ажлыг зохицуул дуусчихад чамайг цаавал хэрэгж очно. За баярлалаа гэж. Намайг ганцхан удаа уулзуулаад өгөөч тхүү. Би бүртдээ уулзах чухал ажилтай байгаа маа. Ганцхан удаа уулзуулаад өгч. Та тэгтээ манай захирлыг хүнд өвцнийг мэдж байгаа зү. Яг одоо та уулзлаа гэд ятрахаас өөр ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Би гуйж штэ тхүү. Би гуйж. Гэхдээ та зөвөр өнөөдөртөө ингэ явчих тхүү. Тэгэхэд ганцхан асуугаад өгчүүлдэ тхүү. Би гуйж штэ. За байж гараа. Өөр хэрэгтэй юм байна уу? Та захирал хэлсэн юм. Тий. Надаас асуухгүй яасан юм бэ? Тийм ээ гэж. Захирлаа энэ гадаа нэг бэрэгч ингээд ирсэн маа хүн заавал уулзна гэдэг яах вэ? Би уулзахгүй гэж хэлсэн шүү дээ. За би гараад хэлээд. Үнэхээр уулзахгүй гинэ яах вэ? Зайлгалаа баярлалаа. Баяртай. Байна уу? Энэ гэр оронд чинь хэрэг төвөг мандат бүр бөө юм болоод байна. Өчи наана юу хийгээд байгаа юм бэ? Гэхдээ хурдан ирэлтэй. Та нэг жоохон тайван ярьдаа. Цаад бүрт чинь энэ отхон баярыгаа шоронд суулгах гээд байна. Чи нэг хурж ирээд учрыг нь олоодох. Би чи энд ажилтай хүн шүү дээ. Шууд хаяад явчихж болохгүй шүү дээ. Миний бие нэг л сайнгүй байх шүү. Ер нь юу ч болоо билээ. За ойлголоо доо. Хүн энд их ажиллаа зохицуулчаад яваад очих юм бодъё заа юу. За хүүмэн амьд мэд дээр минь ирж уулзвал уулз. Хурдан ирээрээ. Чи яаж мэдсэн? Ажил дээгүүр нэг чиний царлалын самбар. Ажил дээр барыг мэдээгүй хүн үлдээгүй. Ажлынхан тэгээ юу гэж? Ажлынхан юу гэх нь ямар хамаатай юм бэ? Чамайг яахлаараа ингэтэл зодоо хийчихдээ бэ? Хин? Баригдсан юм уу? Миний дандаа. Хин гинэ? За нөгөө талаас гомдлоороос танаа нөхөр дээр саатуулах байранд нөхрийн чинь саатуулж байгаа. Шүүхийн шийдвэр гартал нөхрийн чинь өөртөө уулзуулах боломжгүй. Өөртөө чинь зөвлөж хэлэхэд бол ер нь одоо өмгөөлөгч л авсан нэртэй. Хэрвээ ял авахаар бол ямар ял авах вэ? За ялыг бол одоо тэр шүүхээс гэмтлийн зэрэг охирлын хэмжээг л тогтоож шүүхээс ялна. За ойлголоо. Тэгээд та нар чинь нэг гэр бүл мөн бицтэй. Намайг цодготоо тэгж бодоогүй нэг. Би яхаараа бодох хэвтэй. Үгүй юу. Яг гоо тиймэрхүү хөгийн ирчүүдийг жинхэнэ шийтгийг амсуулах ёстой л доо. Баривчлуулсан ч болно. Чи хүн яваа задуулсан ч болно. Тэр хамаагүй. Хамгийн гол нь чинь төрс ах. Төрс ах дүүгийн асуудал гэдэг чинь хэцүү шүү дээ. Чи залах юм уугүй мó? Чи сайн бодолтой наад чинь төрс ах чинь. Сикрүү төсөл юу болох вэ? Удаа гадуур чамайг шууд ах トゥ хоёр хоорондоо ийм асуудалтай байгаа юм чи ийм том төслийг цаашаа авч явах ямар ч боломжгүй л. Тэр ямар ч хамаагүй. Залгаадах.
За би эндээс гараа нэг тухта залгая заа. Яг одоо миний нүдэн дээр залга. Хүнд чинь бас нэг. Залга гэсэн шүү. За. Тэгээд Элийн хараалаад. хуйлж амраа. Оо байнаач. За юу вэ да? Харин нэг ажил байна. Байна амина. Байна хаа. Дүүн таныг ажил ихтэй завгүй байгааг ойлгож байна л доо. Гэтэ хаа дүүн үнэхээр арга мухардаа тань руу залгах гэж байна. Ах нь ойлгож байна. Бүрт рүү залгасан ч уцаа ерөөс авахгүй. Игч чинь бүртийг нэлээд хүнд гэмтсэн байна гэдэг хичээл. Хоёр дүү маань хоорондоо ийм асуудалтай болцсон баг. Ах нь яг хэнийг гэхэвдээ тийм биз дээ амина. Тэглэж ах нь энд холдож болохгүй. Маш чухал ажлуудтай байгаад байна. Би отгоог буруутайг ойлгож байгаа. Гэтэ хэрвээ отгоог буцаад татаад гаргаад ирэх юм бол дүүн өөрийнх нь биеэр бүрт дээр аваач чичээд яаж яж байгаа дуучлалт гуйлгана хаа. Та бүртийг комплот татгээд хэлээд өгчлөө тэхүү би гойж. Та энэ удаалт туслаад өгөлтөө тэхүү. Дүүн таныг залахыг хүлээж. Та над руу эргээд холбогдорой заа юу. Гэхдээ чи ахыхаа хэлхийг сонс л доо. За залхаарай. Амина. Оо, миний хүүхдүүд ирсэн юм уу хөөе? Та хаачаад ирээ. Хүүхдүүд байхгүй болохоор аав нь гарч аяг хоол идчихэд ирлээ. Анхаа харин таныг намайг харин тантай уулзах гээд. Цаадах чинь хизээ ирнэ гэж юм. Цаачаа харин завгүй ажил ихтэй болохоор тэг намайг явуулсан. Ирж амжихгүй гэдэг чи юу гэсэн үг юм бэ? Гэр бүлийн хурал зарлал, хуралдуулаад чухмал одооноос эхлээд би энэ гэр бүлийн бүх асуудлыг зохицуулсан л гэдээсэн хүн бидтэй тэр чинь. Үгүй ээ, уг нь эдгээр чинь таны хүүхдүүд үсттэй. Тэгээд ч юу н анхаа энэ удаагийн хэргийг шийдэж чадахгүй. Тэгэхээр та өөрөө зохицуулах хэрэгтэй юм шүү. Анх хоёр чөлөө аваад ирж амжихгүй гэнэ. Анхаа намайг ийшээ явуулдаг нь таныг бүрттэй очиод уулзвал яасан бэ гэж хэлүүл яасан гэсэн. Намааг л очиод уулзаатгал гэдэг ах. Өдөрхөн хүртэл Аминагийн аав ээж нь хурж ирэл намайг очиод уулзаатгал гэсэн. Гэхдээ би бүрттэй очиж уулзснаас цаад анх хоёр чинь очиод уулзвал хамаагүй дээрээ. Тэгж хэл цаадах та. За. Би ямар ч байсан хэл гисний дамжуулсан шүү. За би ажилтаа болохоор одоо ингээ битээр явлаа. Үгүй юу гэсэн үг вэ хөөе? Ороо тэр. Үгүй би ажилтаа болохоор яарад байна. За байж охинтой нэг чихэр аваад ирээ. Анх хоёрыг ирүүлээ. Ирээд тэр нөгөө нэг орон байрны асуудал юу болсон тэрийг шийдээд. Тэгээд энэ хоёр дүүгийнхээ асуудлыг ч гэсэн зохицуул гэж хэлмэд үү? За битээр ингээ явлаа. За баяртай. Өөдөө баяртай гэрээ. Баяртай. Байна уу? Оо, тий би байна. За сайн уу сум хүмүүс? Би яахгүй дээ. Чамаас нэг юм асуух хэрэг гараад залгаж байна. Чамд энэ цагтаагийн газраар таньж мэдэх хүн байна уу? Нэг гэрт нэг хэрэг мандаа да. Чамд хэлхээсээ чичж байна. Дараа яар.
та бүртдээ очиж уулзаад гомдлгүйгээд гарын үсэг зургалаад өгчдөг үү? Би танаас гуйж байна. Бүртийн биеийн байдал нь ямар байна? Бүрт надтай уулзахгүй гэсэн. Гэхдээ би нь ямар байгааг мэдэхгүй гэж очиж уулзаад гомдлоо татчих гэж ярих юм уу? Би нь ямар байгааг мэдэхгүй гэж ямар нүрээрээ очих гэж байгаа юм бэ? Гэхдээ чи бүртийг мэдчихэж байгаа үсттэй. Миний гомдлгүй гэж хэлгэсний зоргоор л тийм үг хэлээ явж явах хүүхэд мөн үү тэр? Та нар бүртийг мэднэ дээ. Би танаас гуйж байна. Отгоо хоригдсан байгаа. Шүүхээр ороод ялавбал яах юм бэ аваа? Би танаас гуйж байна тэхүү аваа. Та бүртдээ уулзаад өгөлтөө тэхүү. Би тэгээ одоо яах юм бэ? Миний таньж мэдэх хүмүүс бүгд тэтгэвртэй гарцсан. Бүгдээрээ л гэр гэртээ үр хүүхдүүдэд хараад л тэгэл байж байгаа. Гэхдээ би очиж уулзаад залуучууд та нар миний үгийг сонсох уу? Хизээ та нар хөгшчүүлийн үгийг юу н сонсдог байлаа да. Та ямар зэвүү юм бэ? Отгоо таны хүн мөн биз дээ. Бүрт ч миний охин мөн. Миний эцэг их хоёр. Отгоог өөрийнхөө хүү шиг санаад тэнд хөөцөлтөд гүйж байна. Тэгж яах та энд юу ч хийгүй. Гараа хунаа сууж байгаа зү. Маргааш өглөө очие доо. Оо аав. Ашгүй бүртийг ирэхээр ирв. Харин би аавыг давуулаад ирлээ. За ашгүй иш орё. Хараач дээ. Цаад отхон ирч одоо солиорог үсттэй. Гүч дүүгээ ийм болгож ийн гэж юу гэсэн үг вэ? Гар хөлн зүгээр үү миний охин? Ухаан байна уу тэр нөхөрт? Хар багасаа л миний охиныг л гоочлоод идэг байсан. Хээч нь байсан болохоор өөр надаар ямар үг хэлвэлэх вэ штэ. Миний охиныг бүр арай хитүүлсэн байна. Ямар ухаан муутай хүн бэ? Охноо хамгаалнаа. Үргэлж чиний талд. Яадаг ч байсан охиныхоо хамгаална. Би танаар ингэж өмөрүүлхийг ямар их хүсдэг байсан гэж. Аав цаатхыг чинь гаргаж авчираад бүр болгож тарина. Асай. Хүснэ. Цаатхыг чинь бүр нэг аав тэр хүн зоддог гарын
хуг цохоод мөчийн санжуулаад хамаагүй болтог бол тэг мэрлээ. Аавндаа сачи өрөхгүй. Гэхдээ аав цаатхыг чинь авчираад чиний дэргэд дүүгээсээ уучлал гоё гэд чиний дэргэд аваад ир. Арай намайг байхад барьж аваад дахад зодчихгүй байлгүй те. Хэнийг голгаар ирсэн? Өөрөө л мэдээдсэн юм аа. Та над дээр ингэж ирэх юм уу? Та эцэг эцэст. Наа биш. Хүүгээ гэж. Тэр атом хэрэг гэж ирээстэй. яалагч те минь ах. Би эцэг тогтоох шинжилгээ өгсөн. Таад миний аав. Таач бүү. Яг юм байхгүй юу? Бүр яг нэг ээжтэйгээ адилхан. Хүйтэн хүндий. Хүнийг бүр хүн байна гэж тоодоггүй чинь энэ зэрэгтэй. Би бүр чамайг мэдээд чамтай хамт байдаггүй байхгүй юу? Тийм ээ. Эдгээр бүгдээр яг намайг чам дээр очиодох гэсэн. Би хэрэггүй ээ. Очоод ямар ч нэмэргүйгээ дахад чам дээр бүр очиодох л гэдээсэн. Яг ээжгээ. Чи яагаад тань? Би ирээд хэрэггүй гэж та нарт хэлээ үсттэй. Намайг ирлээ гэж юу ч өөрчлөгдөхгүй. Харж байгаа үсттэй. Та ингэ тоохгүй өнгөрчихгүй үсттэй аваа. Тоолоо гээд ч яах юм бэлээ. Тоохгүй гээд ч хаачих юм бэлээ. Юу гэсэн үг юм бэ? Нэг нь таны охин, нөгөөх нь ч гэсэн таны хүү штэ. Таал гэр бүлийнхээ асуудлыг шийдэх бол өөр хэн шийдэх юм бэ? Танаа гэр бүлийн нэр төрч гэсэн энд явж байгаа штэ. Тийм бидтэй ихчээ. Энэ хоёр хүүхэд хар багасаа л хоёр үеинтэйгээл тэрсэлдэж өссөн. Ээж нь байхдаа болоо гэж бүр зөндөл хэлдэг байсан. Тэглээгээд өөрчлөгдсөн юм юу вэ? Байх байдаг хэвээрэл байгаа үстэй. Одоо ийм байхад би тэгээ яах юм? Би юу хийж чадах юм? Намайг зүгээр тайван байлгаад өг. Та ийм л хүн. Би таныг ингэн гэж бүр мэдээд байсан юм аа. Та ингэж байгаа л харин би нөхрөө яасан ч ингэ зүгээр орхиж чадахгүй.
Би өөрийнхөө хөлөө хүрэх газар хүртэл явна заа юу. За, Минту. Яаж наава? Эмнэлэг дээр байгаа юм чи эмчит үзүүлээд явах уу? Хэрэггүй. Эмчнэр нөгөө хэлдэг юм аа л хэлнэз. Нөгөө байр юу болж байна? Аава. Одоо ийм нөхцөлд байр тийм чухал уу? Чухал байлгүй яах вэ? Одоо энэ хүүхэд чинь айшил цагнаад намайг бүр амар тайван суулгахгүй. Үгүй энэ Амина чинь Отгон баяраас болоод ингэж нэрвдэж байгаа штэ. Тэрнээс ийм ааштай хүүхэд биш. Энийн ямар ааштай гин чи мэдэхгүй байх чинь чарахгүй л дээ. Анхнаасаа л намайг эдний дэрхэд л ер нь нэг дуртай байгаагүй. Отгон баярыг байхад нэг ааш гаргана. Байхгүйд нь бас нэг ааш гаргана. Одоо айгуул намайг гэрээсээ хөөчж магадгүй. Тэгэхээр тэр байрны асуудлаа түргэн шийдмээр байна. За. Хойл ямар ч байсан гарыг. За. Байраа хурдлаар аач. За. За яхаараа нөмгөлөгч үү? Шинжилгээний хариугаар өнгийн хэлбэрийн бэрхшээлж гарсан байлээ. Ер нь иймэрхүү хэрэг дээр хөдөлмөрийн үсний доод хэмжээг 5-аас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Эсвэл 100-аас 250 цаг хүртэлх хугацаагаар албатан ажиллуулна. Эсвэл 3 сар хүртэлх хугацаагаар бэрхшээлтэй итгэлтэй. Гэхдээ танаа нөхрийн хэрэг дээр гавьяа туулж амар ажиллаж байгаа юм байна. Нэлээд хэрэгтэй үнтэй. Тэгвэл одоо яах вэ? Ямар арга чарга байгаа вэ? Уг нь иймэрхүү төрлийн маргааны гэр бүлийн хоорондын зөрчил гэж үзээд хүмүүс ихэнхдээ цагтаад нэх гомдол гаргаад байдаг юм л та. Гэхдээ танаа дүүгийн хувьд бол нэлээд өндрүүлэх магадaltaй юм шиг л надад санагдсан. Одоо таны ганц чадах юм гэвэл охирчтойгоо тохироод гомдлын процесс татуулах л арга байна да. Тэгэхээр бүртдээ уулзаж гомдлоо татаач ийл гэж гуйх юм байна тий. Дөөр арга байхгүй тэгж л таар. Байна уу? Заяа чам руу залгасан уу? Үгүй залгаагүй. Яас ямар нэг юм болсон юм уу? За. Аавынх нь бүр даралт хэлбэлцээд сэтгэл санаач тогтургүй байна. Би чамд хурдхан нэг хэлэх гэсэн юм а хэлээдхий. За нэгдүгээрт энэ Отгон баярын гэрт чинь бүр байд суух арга алга байна. Амина намайг бүр одоо хүн байна чиний үзэхгүй байна. Өнөөдөр тэр эмнэлэгтэр хүү болов. Гэхдээ бүр дайрч дарслаа. Одоо айгуулын гэртээ ирсэн бол намайг эндээс хөөчч магадгүй. Аава жоохон айжуу ярил та. Амина таныг юу гэж хөөж явуулах юм бэ? За чи сонсоодох. 2 дугаарт. Танаа ихтрийг хүлээгээд байх юм бол би ер нь энэ насандаа байранд орохгүй юм байна. Чи өөрөө хурж ирээд энэ нэг асуудлаа шийдээд намайг нэг орон байртай болгоод болгоодох. Байна уу? Байна уу? Байна. Байна. Хана чи аавд байр авч өгөхгүйгээ хэлсэн юм уу? Юу яриад байгаа юм бэ? Хин тэгж хэлсэн? Аав сайн над руу залгаад Амина өөрийг нь хөөж гаргах гээд байхад танаа ихнэр байр авч өгөхгүй гээд байна гэдэг юм. Энэ аав одоо ямар сони юм бэ? Хүмүүсийн хооронд ингэ сони юм яриад ах юм. Би юу гэж аавд байр авч өгөхгүй гэж хэлэх вэ дээ. Гэхдээ тэгээд ч байна. Чи өөрөө бодоод үзтээ Амина юу гэж аавыг гэрээсээ хөөх үү? Хүүхдүүдийн ийм байдалд орчоод ахт чинь энэ асуудлыг шийдэж өгөх оронд чинь л тэгэл байр гээд ах юм. Аав угаасаа л элдв асуудалд оролцож үүрэг хариуцлага хүлээж үзээгүй. Ээж л бүхнийг шийддэг байсан болохоор ийм болцсон юм аа. Хөөрхийн аав минь үнэхээр өрөвдөлттэй хүн шүү дээ.
За, юу н өрөвдөлтэй байдгийг. Аа харин ёстой сонин хүн байна. Ер нь бодоод байсан чинь миний охиныг ирж харж өгч чадахгүй гэдээс нь ер нь ээжийн санаа биш, аавын санаа байсан биз дээ. За, ханаа. Юу гэж тийм байх вдэ? Үр хөвгтэй хайрладгүй хүн ер нь үр ачаа юу гэж хайрлах вэ? За яа. Гэрт угаасаа л том асуудлууд үүсчихэд байхад чи бас битгий асуудлыг дэвэргээд байлтай тэхүү. Ай, ямар хэцүү юм бэ? Ер нь яах гэж энэ асуудалд оролцвоо? Өөрийгөө л хогчно гэж хэлэхээс яшгаа ашиг ер нь чи өөрөө энэ асуудлаа ирж шийд, зохицуул. Тэгээл би бүр алавтай юм шиг чамд хүртэл загнуулаад яшиг. За. Ишээ сууж. Гүй энэ нотгоо чинь. Гү төрсөн дүүгээ бүр ийм болгоод тахта яах вэ? Миний төв энэ гайгүй юу? Бид хоёр чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм аа. Та уучлалт гуйгаад яах вэ? Ямар хэрэг хийсэн хүн та биш. Би уучлалт гуйх гэж ирсэн юм аа. Уучлаарай. Үнэхээр уучлаарай. Уучлаарай бүртөө. Уучлаарай. Уучлаарай. Үгүй. Би танаас уучлалт гуйх хэрэгтэй. Аудитын шалгалтын хувьд намайг үнэхээр уучлаарай. Компани дотоод зөрчилд таны ажлыг оролцуулах ёсгүй байсан. Гэхдээ би яаж хийж агаад таныг хохирлгүй болгож өгнө гэдэг амлаж байна. Хичээн дээр ажлын асуудал гомдохгүй. Хичээн чамаас ганц л юм гоох гэж ирсэн. Миний дуутахыг битгий шорон цолголтаа тэхүү. Хичээн гуйж ийн. Чиний төрсөн ах штэ. Би цаадгаж гараад ирэхээр заавал чиний өмнө авчирч байгаа дуучлалт гуйлгана. Би амлаж байна. Ятгаач үнэхээр азтай юм аа. Ийм сайн ихнэр. Ийм сайхан хатам ээжтэй байх гэж. Гэхдээ надад татхайг уучлах бодол байхгүй. Тэгсэн чатгагийн асуудал миний мэдлээс гарсан. Шүүхийн мэдэлд очиод хууль нь яа хийх юм мэднэц. Миний би жоохон ядраа байгаа болохоор одоо амрах хэрэгтэй. Та хоёр одоо ингэ явдаа. Бүртөө. Хичээгээ үнэхээр уучлаарай. Энэ бүхэн надаас болсон шүү. Чамаг ийм байдалтай ингэж байж хат чи ийм юм гуйж байгааг минь ч гэсэн уучлаарай. Гэтэ их чинь ингэ зүгээр харж байгаа дотгойг шоронд оруулж чадахгүй нэ. Ийм юм хэлж хахад минь ч гэсэн уучлаарай. Өө сайн байна уу даа. Оо сайн байна та. Маагч. Дүн хоол авчирсан. Өө баярлалаа. Их чинь уг нь хоол захиалаагүй дээ. Бүрт байна уу? Цаадгас ч юусоо 2-3 хоног сургад болцсонго. Юу. Цаа чи зүгээр үү? Ер нь миний дуу хордоо. Ороод ир. За тэгээд
Хууль чамраа чинь юу гэж юм? Чиний шинжилгээний хариу хөнгөн гэсэн. Гэхдээ шинжилгээний чи хариу хөнгөн гарсан ч гэсэн ах ээж нь бол дор хаяж 3 сар баривчилж хорно. Амраа хуульч хүний үүднээс зөвлөхөд гомдоо буцаагаад авчихаа. Бүр эмчилгээний төлбөрөөр хэмжилчих гэсэн. Би тэр эмчилгээний чинь төлбөрөөр юугаа хийх юм бэ? Заавал отхоог шийтгэмээр байна. Хэрвээ ах чинь ял аваад хоригдох юм бол хоригдож байсан гэсэн түүх нь насан туршид нь үлдэн штэ. Дараа нь ажилд орох, гадагшаа дотгошоо явах бүх зүйл дээр нь асуудал гарна гэсэн үг. Тэгээд ах чи хэрвээ хүүхдүүдтэй бол хүүхдүүд нь ч гэсэн аав нь хоригдож байсан гэсэн түүх хизээ нэгэн цагт гарч ирнэ гэсэн үг. Чи энэ тал дээр бодж үзсэн юм уу? Харин тийм ээ, найзад нь өнгөөлөгч хэрэгтэй байна л да. За. Амина. Аавд нь ярих юм байна. За. За найз нь эргээ залгая. Яагаад цаад отхон баяр чинь дүүгээ ингэж зодж явахыг бодоход угаасаа хэрцгий балмууд огшин амт юм шүү. Аава. Тийм биш шүү дээ. Араа миний охинд гар үрдэг юм биш үстэй. Аав. Хэрвээ миний охинд гар хүрэх юм бол ичи зовох юм уу аавда шууд хэлнэ шүү. Атгаа хүнд гар хүргэн битээ хэл. Над руу нэг ч удаа муухай харж үзээгүй. Бид хоёр муудалцлаа гэхэд гэрийнхний бүгдээрээ намайг өмөр дэмчээ аваа. Мэдэхгүй. Дүүгээ ингэж зодохыг бодоход миний охинд гар хүрэхгүй гэх баталгаа байхгүй шүү. Би биш. Отгол харин ирээд охин чи намайг зодчихлоо гэд хэлж магадгүй л хүн шүү. Миний отгоо ийм хүн биш шүү дээ аав. Миний юу аавна охиндоо санаа зовсондоо хэлж байгаа шүү дээ. Уучлаарай. Тайм. Хэл хайртай шүү дээ охиндоо юм шиг. Тайм миний. Үшбүртэн. Чи яах вэ? Юу болсон? Чи энд байж. Нануурч яасан бэ? Надаас би тийм шалгаатай. Орон тгсээд одоодаг. Эмнэлээс гарах хэрэгтэй байна. Юу эмнэлээс гарах гэж? Гүжинглээ бэртчээд ажиж чаа. Энд ахаар хүмүүс ирээд надаас юм гэхэд амар тайван байхгүй штэ. Ажилч хэцүүдлээ. Галин. Эле гараад тийм яха. Буцаад эмнэлэг рүү орё.
чадахгүй мэл. Надаас олд. Би өөрөө. Зайлаа. Ихч явж байгаа юм бол тэгвэл та ядаж буцаж хурж ирээд туслалдаа төх байхаа би гуйж байна. Гэхдээ би одоо наанч очиод яах юм бэ? Чи бас ахыгаа жоохон ойлголтой. Манайд ийм хоол их материал байсан юм уу? Үгүй арай хөрөгчөнд байсан юм мартал тэгэл хийчлээ. Бол өшөө гоё материал байсан бол бүр гоё хоол хийхгүй. Үгүй чи хэтрүүлээд байгаа болохоор л ах нь гээд байгаа шүү дээ. Би хэтрүүлэхгүй. Сайн зовлтгүй. Чи ядаж ахыгаа намайг бодож өгдөг үү? Та хоёр чи хоёулаа миний төрсөн дүүнэр үсттэй. Ингэсээр байтал аавын бие муудад өвдүүл яах юм? Отгоо минь одоо тэнд ороод өчнөө хончлоо. Санаа чинь зовхгүй байна уу? Ямар муухай амар амгалан ийм муухай хийнэггүй ийм заваан байдаг байна. Али тэр холбоо өрөтгөх л да. Үгүй яасан гинэ? Отгоог бүрд соллохоор болцсон байна. Болно. Энэ одоо гимшил уу? Тэр биш юм. Чи юу гэсэн? Би ээжээсээ сургалтын материал аваад өгч гэж гуйсан чинь ээж надад мөнгө авахгүй гэж хэлчихээд отгоод мөнгө өгчихсэн байсан. Энэ мэдээ суулж яхих хин бай гэхэд Чи битээ хуцаад авахраа заа юу. Нүгөө хуцаад байгаа юм бэ? Өөш. Чи юу гэд вэ? Надад битээ худлаа иргэж. Яагаад надад худлаа яриад байгаа юм бэ? Бүр таны төлсөн охин боо юм уу?